Сайн байцгаана уу үзэгчдээ. Эх орон Монголын үндэсний телевизээс бэлтгэн хүргэдэг амьдралын гол дүр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэж байна. Хүн бүр өөрийнхөө амьдралын гол дүр нэдэг. Тэрхүү амьдралаа яаж сайхан авч явах вэ? Тэрхүү гол дүрээ хэрхэн сайн бүтээх вэ гэдг нь хүний өөрийнх нь ажил мэргэжил үйлдэлтэй салшгүй холбоотой байдаг. Бишрэхээс өөр харахгүй. Ягаад гэвэл би хамгийн их сайн тэрийг мэдэж олон жилийн турш тэрийг ойлгож ирсэн болохоор. ертөнцийн хүн төрлөختөн үүсэн бий болсон цагаас өөрийн дүр үүргийг амьдралд бий болгохоор ирдэг. Энэ нь зөвхөн цаг хугацаагаар хэмжигддэг бөгөөд сайн, муу алийг ч үгүйсгэж болохгүй. Тэд бүгд бие биенээсээ уялдан хамаарч байж амьдрал үргэлжилдэг. Хэрвээ зовлон байгаагүй бол бид жаргалыг жаргал хэмээн нэрлэхгүй. Жаргалыг мэдрэгч үгүй байсан биз. Миний хувьд ч гэсэн хобби бол зураг. Миний бүхэл амьдрал бүхэл хийж бүтээсэн бүх зүйл тэр чиглэл зураг. Дэлхий болон дэлхийг үүсгэгч бүх амьтай амьгүй зүйлс, улирал, цаг хугацаа, хүний мэдрэмжүүд болох хайр, зовнил, догтлол, уучлал, шунал, эд хөрөнгө, эрх мэдэл тэд бүгд өөр өөрийн гэсэн дүр үүргийг амьдралд бий болгодог. Хязгааргүй эргэлдэх амьдралын үн чанарууд юм. Иймээс хүн гихчэнд өөрөө амьдралынхаа гол дүр юм. Уран зураг бол харах яруу найраг, яруу найраг бол сонсох уран зураг гэдэг. Энэхүү үгсийн бодит биелэл болоход хүчин зүтгэж яваа зураачийн ажил амьдралыг өнөөдрийнхөө нэвтрүүлгээр өгүүлэхээр бэлтгэлээ. Зураг зурна гэдэг хэн бүхний хийж чадах зүйл боловч түүнийг урлагийн бүтээл болгодог хүмүүс бол зураачид. Тэрхүү урлагийн бүтээлийг бүтээлцэж яваа залуу зураач Эрдэнэцэн дашийн гал одын эгэл жирийн хэрнээ цаас харандаа будгаар хөглөгдсөн амьдралын жимээр хамтдаа аялцгаая. Би 1991 оны 7 сарын 2-нд Хингэлсэн эрдэм шинжилгээний төвд төрсөн. Манай аав зураач бас өвөө зураач. Нагч удам дамжин зураач. Манай өвөө бол зүгээр энэ зургийг хийдэг гэхдээ зүгээр хобби маягаар хай морин хуураас тоглодог тийм юм байсан. Метав гэдэг. Наа баг байхад манай ээж цэцэрлэгийн багш байсан. Тэгээд 78 дугаар сургууль 1-р ангитай байсан л да. Тэр үед ингээд сургуулиас цэцэрлэглээ ингээд үргэлж гүйдэг. Би бол аюул сахилахгүй хөтөж шүү дээ. Би 2-ын анги ингээд 2-р ангитай 28 дугаар сургууль шилжиж байгаад 2-ын ангиас авах манай ангичаа. Тэгээ 4-р ангитай манай ангич нь хамгийн сахилахгүй ангид. Тэгээ 5-р ангид нь тараагаад тэгээ 5 ингээ миний орсон англи ерөөс хамгийн сахилахгүй болчдөг. Тэгээд 5 ангийг 9 болох үед нь тараагаад тэгээд 10 хаалаа ороод тэгээд 11 хаа гэдэг өгсөн шүү дээ. Тэгээд нам мэдээ ороход л би энд бол тоглож өсөөл. Зурагтаа тоглож өсөөл энэ 28 дугаар сургууль руугаа хичээлдээ гүйгээл. Тэг хөвөд. Би бол эхээсээ бол гуруулаа. Гэтэл одоо бол ерөнхийдөө айлын гац би бол багасаа ер нь ганцаар өссөн. Нав бага байхад аав ээжээр салсан. 100 төгрөг аваасаа болно. Дэлгүүрээс одоо тэр үед чинь 5 га гэдэг байсан байхгүй. 5 га 20 ширхэг явал тэгэл замдаа үргэлж дэргээд явдаг. Би цэцэрлэгт байхдаа манай нөгөө цэцэрлэгийн оюуна багш гэж байдаг байхгүй. Тэгээ манай оюуна багш цэцэрлэгийн хүмүүстэй зургийн дугуулаа ажилладаг гэсэн. Яг тэндээс ахуулаад зураг зурж ирсэн та 5 настайгаас эхлэв. Зураач хүн зургаараа дамжуулж өөрийн ертөнцийг бий болгодог. Тэрхүү ертөнцөөрөө амьдардаг юм.
Залуу зураач Эрдэнэсэн Дашийн галууд. Ээжийн аав зохиолч Ган Төмөрггүй манай өвөө их тийм яруу найрагч хүн байсан. Галууд гэдэг шүлгийн номны нэрийг 1981 онд тийм шүлгийн ном гаргаж ирсэн. Монгол миний хор ингээд одоо дуулагдаад байгаа их ором төрөлөх миний өвлөгийг 그리긴 사당 동리악통 대대기 энэ дуугны үгийг нь бичсэн. Манай өвөө бол маш тийм мундаг яруу найрагч зохиолч юм байсан. Тэгэхээр тэр хүний бас бичих сэтгэх тэр яруу найргийн тэр юм багсаг юм надад үлдсэн шиг үлээ. Бурхан таны үлмээс өгдөм үү? Буударлагдс сэвтээгүй дэндүү ариун лагшин тань мөргий. Бусдын төлөөлгсөн дэндүү их хайрын тань өмнө мөргөм үү? Бүхий л зүйлийг болгоогч агуу их сүр жавхланд тань мөргий. Дууг сонсоод, аяыг сонсоод, хөгжмийг сонсоод дурдаг. Үг сонсоод, яруу найраг сонсоод дурдаг хүмүүс бас байдаг юм лээ. Гэтэ миний хувьд бол тийм биш. Одоо юу нүдэнд харагдаж байгаа зүйлийг л мэдэрч дурдаг хөө дээ. Надад яг тэгж битсэн шүлгээ зураг болж ирсэн тохиолдол байхгүй. 2009 онд би 11 дугаар ангид өсөж байхдаа шинэ жилийн үе болж ирсэн. Тэгээ надад нэг санаа төрсөн. Би ингээд нэг хүний царай хараад ингээд зурсан чинь ер нь шог болчмоор юм шиг санагдаад. Тэгээд би шогоор зураад үзэл яат юм бэ гэдэг бодол төрсөн надад. Тэгээд нийгмийн зүтгэлтэй хичээсээ Минд хоёр манай нийгмийн зүтгэлчийн багшаасаа нэг бүх багш нарын фото зурнуудыг авъя гэж бодоод. Яг бол нийгмийн ажилтны хүнд чи бүх л багш нар фото зураг өгдөг. Тэгээд өнөө өчөө би ингээд зурх гэсэн юм ингээд шогоор зурх гэж байгаа юм гэдэг. Өө тийм үү. За тэгээд би чамд байгаа бүх зурнууд өгч чи зур гэсэн аахгүй. Тэгээд зураад шинэ жилч боллоо бүх багш нартаа бэлгэлэхээр боллоо гэсэн чинь өөр дүн байгаагүй сони юм болсон та. Миний зурнуудыг хараад зарим багш нар өөлт юм бүр. Намаа ингэж зурдахтай яа тэгээд. Зарим жаах баярлалаасан л да. Тэгээд энийг л янз бүр болж байсан. Тэгээд тэрнээс эхлээд хүмүүсийг хүлээж авч байгаа тэр хандлагууд надад их гоё урам зориг өгсөн. Тэрнээс шог зургийн чиглэлийг л гайны гэдэг бодолтой болсон. Би 10 жил байхдаа 2005-2006 онд хүүхдийн урлан бүтээгтүүд бас явдаг байсан. Тэгээд жоох явж байгаа болоод дараа нь 2009 онд 11 дугаар ангид өгсөд дүрс хурлын дэд сургууль шалгалтаа өгд. Тэгээд тэнцээд ашгүй сургуульд орох болсон. Тэгээд бас сайн багштайгаа уулзч чадсан их баяртай. Тэрээр их өвөрмөц сэтгэлгээтэй. Гэхдээ түүний тэр сэтгэлгээ нь шог хошин байдлаар илэрхийлэгдэнэ. Тиймдээж галууд шог зургаар илүү их уран бүтээлийг тойрвдаг залуу зураач юм. Хүүхэд байхын л хүмүүсийг шоглож зурах дуртай байсан байна. Шог зураг гэдэг хошин аргаар бусдыг хөгжөөж инээд бэлгэлж байдаг урлагийн нэгэн төрөл. Тэрээр хүмүүст инээд хөөр баяр баясгал, аз жаргалыг өөрийн бүтээлээрээ дамжуулан өгдөг юм. За галууд нэгдүгээр курст ороход би юм элсдийн шалгалтыг авсан. Өөрийнх анги өөрөө авсан. Тэгэхэд нэг нөхөр байсан л да. Юу яасан? Хажуудлага хүүхдэд их мэдлсэн тийм хүүхдс байхгүй. Сайн байна уучлаарай гэдэг аюу тийм хүүхдээс. Тэгээд би харж байсан. Тэгээд зураг нь бол юу вэ? Бусад хүүхдийг бодвол их тийм хэмжээнд дээр их том зурдаг хүүхдс байхгүй. Тий аюу том зурдаг. Одоо 1 2 3 дүрс тавьсан байхад чинь
баатам дүүртэл 3 4-өөс дүүргээ зурчдаг байсан байхгүй. Яг өөрөөсөө юмыг тэгж дүүрэн аваад байдаг тийм хөлт байсан. Би нэг натурморт зурж ирснийхаа санд энэ тэгээд тэр үед багш хажуугаар явахтаа харахтаа зохиомж ер нь нэлээд томоор авсан байна гэдгийг гэж хэлж ирсэн. Гэхдээ тэр бол томоор авсан байна болж гин гэсэн үг юм билий. Тэрийг би дараа нь ойлгосон. Тэрээр оюутан байхдаа их өрмөц оюутан байсан гин. Өглөө эрт босвол нэгийг дуулна гэсэн үгийг амьдралдаа баримталдаг нэгэн. Тиймдээч тэрээр өглөө үүрийн 5 цагт сургууль дээрээ очиж зураг зурдаг байсан. Тэр үед түүнд шин санаа, бүтээл сэтгэлгээ илүү их төрдөг байсан гин. Гал очин өглөө 6 цагт хичээлд ирдэг хүмүүс шүү дээ. Ирээд энэ чи бид нар чинь 8 цаг 8 өнгөрөө цуглахад хамгийн түрүү ирсэн нөгөө зурхстай маа зурцсан сочдөг байхгүй. Тэгээ ангийнхан цуглаж ирээл онгоот л нөгөө өдтэйг нийлж явж байгаа. Тэгсгээл өдөр тийшээ гараад алж гэж. Гэхдээ юмаа хийцэн. Яад үсэн гэхээр өглөө 6 5 цаг өнгөрөөд ирдэг гэсэн юм. Тэгэл манай жижүүр мэжүүрүүд чинь бас яасан эрт ирдэг юм ингээл тэгдэг гэсэн юм сүлдээ татсан. Оюутан байхдаа өглөө 4 цагт сэргээл сургууль руу алхаал гүгэл өвчдөг байсан. Тэгээ эрт ирээл орой л их тунтдаг л устай юм шиг байна. Тэгээ гэрээ ажил өдөөс хасуултаа гэрээ ажилтаа тийм юм яана нохогоо олно яана ажиллаа тэгэл юм яриад би ч одоо насаараа зургалтад амьдэрсэн юм шүү. Тэгээд надад тэгдэг. Тэгээд энэ мөнх цайгээд сайн шамдаа нэг найз өгсөн. Тэр бид хоёр зураг мураг зурах янз бүрийн юм дээр өөрөөлж хамтарч ажилладаг. Тэгээд тэр бас өглөө хүрээд ирдэг. Тэгээд тийм биш. Тийм болохоор л өглөө ирдэг. Тийм хөгжилтэй нэг нөхрөөсэй тий. Хичээлдээ бол тэгээд өглөө их ирдэг. Тэгээд дандаа алхдаг. Тийм хөвч шүү дээ. Ер нь бол алхах дуртай, машин дурггүй. Зарим бүх л хүмүүс машинтай болоо гэж боддгоолсон л да. Би бол зүгээр л алхачлаа байлгүй юм шиг санагддаг. Анх орж ирээд хичээлийн ажил болон зохиомж юмны ажлууд хийж явах явцдаа маань хүн одоо юу гэдгийг нэг баримл тавьсан багт хараад яг хажуу талд нь ингээд шоглоод зураад байсан байхгүй. Тэгээ одоо нөгөө бодит гипсэн баримлыг яг адилхан зурх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр нөгөөдгийг адилхан зурж байгаа хажуугаар шоглоод ингээд булан дээр нь ингээд зураад байхгүй. Очидэг бол ингэж хийдэг юм уу гэсэн чинь тийм ингээд ажидэг бол нэг намаа хийдэг гэсэн чинь намаагс амар шоглдог байхгүй. Тэгэл ангийнхнаагаа ээлж дараалал чиглэж гисэн. За чи тэгвэл ангийнхнаагаа Мартин амбилууны цэргийн баярыг болчихсон юм а. Тэгээд ангийнхнаагаа юм ханын шинэн гаргаад тах шоглоод гээд тэгээд нөгөөт чинь гаргасан чинь нөгөө ангийнхан татаж унна нэстэйс тээ. Өө хаагаал. Дүрс үйлгэндээ сургуулийн захирал 2013 онд захирал бомонд орж байгаа захирлээсээ. Тэгээд миний шог зургийн чадварыг олж хараад Дүрс урлагийн дээд сургуулийн бүх багш ажилч нарыг шог зургаар зур гэсэн даалгавар надад өгсөн. Тэгээд 54 хүнтэй манай Дүрс урлагийн дээд сургуульч хоёр том одоо ивент дэх төсөн мөрөнгө захирал өөрөөсөө гаргаад хоёр том юм хавтаг нийлүүлээд цаас бас нийлүүлээд тэгээд нэг зураг зураад намар үзэсгэлэн тавьж ирсэн. Галууд оюутан байхдаа хамт олонсог бусдад их тусархаг. Тэгээ одоо манай багш нарыг энэ төр дандаа шоглож сурж идэг, дандаа л гар нь ерөөсө зөксөө загвал зураастай л явж идэг. Минь намайг л таарлах болгонд л дандаа л зурцсан явж идэг. Галаа бол ерөөсө зурганд живцсэн хүн. Тэгж л хэлж бол. Шог зураг зурдаг хүн чинь бол ерөөсөө л юу ховорхон тийм зураач болгон зурдаг юм биш байхгүй. Шог зураг зурдаг хүн айгаа төв хүн байдаг шүү дээ. Ховор тэгээд их тийм одоо тийм мэдрэмж тэр харах үнцэг тэр мэдрэмж нь айгаа өөр байхгүй. Бид нэр шог зураг зурж чадахгүй шүү дээ. Тэр хүний тэр шог зураг зурах тэр хараан тэр хүний донжийг харах юу нэг айгаа илүү хүчтэй юм л шог зураг.
Шог зураач бол шугам шиг биш, этгээд сэтгэх хэрэгтэй. Их мэдээлэлтэй байж түүнийгээ тунгаагаад өвөрмөцөөр гаргаж ирдэг. Энэ нь хувь хүнд заяагцсан авьяас юм. Тиймээс хүн болгон энэ салбар руу нэг их ороод байдаггүй гин. Хошин шогийн нарийн мэдрэмжтэй түүгээрээ нөхөрсгөр хүн илгэлнэ гэдэг бол цэвэр мэдрэмжийн авьяас билээ. Шог зураг бол нөхөрсөг шог гэж одоо монголоор яадаг штэ. Тэгэхээр яг нөгөө талаараа бол тийм одоо соёлтой дарамжлалч гэдэг тийм ээ хүнийг өстой элдвэрл болгож байгаа ш. Тэгтээ тэр хүн хараад тэр нөхөрсөг шог зураг гэсэн тэр хүний тэр зургийг хараад хүн инээдэг уурсахгүй ш инээгээд байгаа байхгүй. Тэрэнд л тэр зургийг асар их юм байгаад байгаа. Их тийм далд утгатай бас давхар дээр ч 2 3 утга дагуулж явж байдаг тийм урлагийн бас нэг төрөл шүү дээ. Монголд шог зураг зурдаг хүн өстой цөөхөн шүү дээ. Цөөхөн гэдэг шог зурагч байна. Одоо тоншил сэтгүүлийг эрхлэн явуулдаг манай цогтуур багш байна. Байдаг байна. Тэгээ Батэрдэн байна. Шог баримлаадаг оргилгүй байна. Нэлээд хуучруулыг бол хэлж болно. Би бас зураачийн хувьд бол хөрөг зургийг бол мэднэ. Гэхдээ шог зургийг бол сайн мэдэхгүй. Шог зураг гэдэг бол нэг бодлын бол одоо өөрийн төрмөл авьяас юм болов уу гэж би хувьдаа боддог. Хөрөг зургийг бол зураач болгон ер нь бол төхөлөө зурчиж чадна. Шог зураг бол арай хүн тийм болов гэж боддог. Одоо жишээлбэл нэг донжтой зэрэг хүн байж болно л доо. Тэгээ тэр хүнээс чинь шог мэдрэмжийг авах бүр илүү хялбар байдаг байхгүй. Ягаад гэвэл тэр хүний хамар нь том, эрүүн том байж болно те. Тэрийг нь илүү дөөлгөж гаргаж ирснээр илүү одоо шог харагдана. Дээрээс нь илүү сонирхолтой харагддаг байхгүй. Ягаад гэвэл тэр хүнд тийм их одоо уран сахны хэтрүүлэг төрүүлэх боломжтой хөрөнгө нь өөрөө байгаа байхгүй. Гайхалтай тийм. Манай галаа маань бол миний бодлоор одоо яг орчин үеийн одоо хөрөг шогийн би бол хувьдаа мастер гэж боддог. Төрөлхийн авьяаст гал одод байдаг. Шог зургийнхаа одоо хүмүүсийн одоо уран бүтээлчд биш үү одоо байдгаа цогтуу баяр тэгэл өөр хин амраа тэгэл зурсан байдаг. Тэгээд манай хүн ч гэсэн бас өөрийн гэсэн нэг онцлог тий өөрийн гэсэн бас нэг тийм донж төрх гаргаад ингээд бас нэг байр суурь үзлээд ажиллажлаа л да. Ер нь заавал ягаад Sebastian Krüger Rolling Stone хамтлагийн нөхдүүдийг харж зурж ирсэн шиг би тийм алдартай өмнөсөө заавал зурах албагүй шүү дээ. Чөлөөдөө сэтгэх ёстой юм чинь. Би зөвхөн л энгийн хідэн найзуудыгаа бэлгээ төвшөөгөөд манай хідэн найзууд өгөхгүй. Тэднийг янз бүрийн одоо PC тоглож байгаа байдлыг нь шогоор зуръя. Одоо зүгээр байгаа байдлуудыг нь тэр мардан царайнуудыг нь ил болгоё гэдэг хүсэл надад төрсэн байхгүй. Тэгээд үл голцоо Spider-Man ба түүний найзуудад нэртэй пэйжийг одоо нээсэн баг. Тэгээд миний нөгөө цэргийн тангараг одоо үйл явдлуудыг зүгээр харандагаар зурсан зурнуудыг одоо оруулсан байгаа. Тийг найзуудаагаа зурна гэсэн бодолтойгоор юм хийж одоо судлаад одоо зураг мургаа цуглуулад байж байгаа. Би 13 оны 5 сард сургуулаа төгсчөөд тэгээ бүтэн жил өнжөөд 14 оны 10 сард шууд зэрэгт явсан. Сонин тохиол нь юу гэвэл би тэр үе яг цэргийн зарлангаа алгалгацсан байхгүй. Тэгээд хэсгийн төлөөлөгчөөс очиод асуухаар болоод очиод асуусан. Тэгсэн за чи юу ч байсан үзлэгээр ороод ир. Тэгэл ороод би чам хүлээж ийнэ гэл. тэгдэг байхгүй. Үзлэгээр орчоод би чамайг ирсэн зэрэгт явуулахгүй хатлаар
харж үзье хэсгийн төлөөлөгч хүртэл намайг хуураад ямар юмдайхаар бодож орж ирэхтэй тэр чигээр үсээс хосуулаад халзан болоод. Ер нь ирэх хүмүүс төснөөр цэрэгт яваад ирсэн их зүгээр юм шиг санагдчих надад. Би их цэрэгт явахд их дургуул байсан л да. Гэхдээ одоо ингээд яваад ирснээр дараа бол шал өөр санагддаг юм байна. Цэрэгт очиод дарганаар ингээд янз бүрийн ажил мэл хийлэгдэг. Гайхамшигтай би ерөөсөө зургаас өөр юм чадахгүй мөлий. Тэгээ цэрэгт байхдаа зурх шаардлага гарна гэж бодоод тэгээд зургийн хэвслүүд аваад явсаа. Тэгж бодсон ч гэсэн бас буруу болоогүй. Яг л тэнд очиод бас нэлээд их зураг зурсан. Дарга нарын хүсэл сонирхлоор нэлээд их зураг зурж тэгээд чөлөөгөөр их явж амар их зураг зурж хөрөг зурсан, байгаль зурсан, ангийн зэрэгчийг зурсан, ангийн хорооштой даргаыг ихнэр хүүхдийг зурсан ингээл шоглож зургуу зүгээр хөрөг шоглож зурсан, хөргөөрч зурсан. Янз бүрийн зураг зурсан дөө. Зэргийн ахын татагдсан очоо. Зэрэг шинэ дахта үгүйтэй. Явган маршин ард хоцорсон. Ядарч шавашин зэрэг би. Хүн болгоны дотор амьдралын дурсамжтай мөч. Тэр тусмаа өөрийн хүргийг уран зургийн аргаар дүрсэлж үр хоочтой үлдээх хүсэл хүн бүхэнд бий. Энэ нэг ёсондоо хүний мөнх амьдрах гэсэн далтхан тэмүүллийн илрэл юм. Хөрөг зураг эзнээсээ хэдэн зуун жилээр урт наслаж, эзнийхээ оршин байх хугацааг уртсгадаг. Тэр дундаа шог хөрөг хүнд баяр баясал инээд хөрийг бэлгэлж байдаг. Тиймээс тэрээр бүх бүтээлтэй чин сэтгэлээсээ ханддаг юм. Хөрөг зургийн тал дээр жижиг хэмжээний ерөнхийдөө хөргүүдийг зурж ирсэн. Хамгийн том зураг гэх юм бол миний дипломны ажил. Тэрэн дээр бол агуу дэлхийн дөрвөн том зураач. Ван Гог, Рембрандт, Да Винчи, Дали гэдэг энэ дөрвөн хүнийг шогоор зурсан байдлаар Монголд гэрт байгаа. Тэгээд үүдэн хэсгээр нь багштайгаа ангиараа ингээд толгоогоо зохиулгаад ханы самбар шаарагдаж байгаа. Цаатал бурхан тахил дээр нь бол зан узар, шаруугай хөрөг. Тэгэл гэрийнх нь өн мөн ингээл шог байдалд ороод ингээл мушгиралдаал байж байгаа. Тэр зургийг 2 метр 70 хэмжээгээр зурсан. Одоо энэ корой гэдэг жазны үйлдвэр миний зураг байдаг юм лээ. Зураач хүн зургаараа дамжуулж өөрийн ертөнцийг бий болгодог. Тэрхүү ертөнцөөрөө амьдардаг юм. Залуу зураач Эрдэнэцэн Дашийн галууд. Хүмүүсийн нэг хандлага байдаг л да. Шог зураг болоод гэдэг муухай зураг. Шог зургийг зурглахаар ингээд айгаад байдаг. Доромжилж байгаа юм шиг шог зураг гэж ойлгодог. Гэтэ доромжилж байгаа гэдэг үг чинь өөрөө нэг тусдаа харьцангуй ойлголт л доо. Шог зураг гэдэг чинь өөрөө нэг урлагийн төрөл. Хүн өөрийгөө намайг доромжилж байна гэж харахаасаа илүүтэйгээр тэрийг энэ уран сайхны хитүүлгийг гаргаж чадж байгаа энэ байдал те энэ сэтгэл хөдлөл энэ шог байдал наад жаргалыг баяр хөөргийг олж харах илүү ёстой юм болоо гэж санагдав. Хүмүүсийн одоо сэтгэлгээ нэг суугаагүй юм бол ерөөсөө хүмүүс ерөөсөө тэр баяр хөөр наад жаргалыг тэр шог зурнаас олж харддаг байхгүй. Сүүлийн бүх эмэгтэй багш нарыг зурах даалгавар надад оногдсон байхгүй. Тэгээд яг өөртөө нуулзаад би зурж ирсэн намайг хөөрхөн зураарай гэж үгээ. Тэгэл өөдөөс байхгүй. Тэгээ би угаасаа шог зураг гэдэг чинь ямар ч найраа байж болохгүй байхгүй. Түг шог зураг биш болчтой. Тэгээ яг шогоор нь зураад өөртөө үзүүлсэн. Тэгэл амар уурлаад намаа ингэ зураад тахтай яа дэ чи гэл. Наад зураг аяг минутын дээр урж хай гээд. Аюу их тэгж уурлж байсан те. Урлаг гэдэг бол бүхэл тэр гоо сайхныг мэдрэх мэдрэмж миний бодлоор
шогц сэтгэлгээ тэр уран сайхны хэтрүүлгийг хөөр баясал төрүүлэх зүйлсийг гаргаж байгаа зүйл урлаг. Тэгэл урлаг ер нь бүхэл зүйл юм да миний бодлоор бол. Шог зураг зуруулах одоо шог зургийг ойлгодог хүмүүс л зурулдаг та. Хөрөг зургийг бол хүн болгон зуруулах хүсэлтэй байдаг. Хөрөг зураг өөрөө сонгодог зураг. Урлаг гэдэг их тэнгэрлэг, бурхны хэл гэж ярьж болно. Тэгэхээр ийм зүйлийг хийдэг хүн бол нэг их ядуураад, гуйлагчлаад байдаггүй ч тэдний зургийг үнэлэхгүй байх нь тэдний хувьд бас нэг урам хугарахгүй байдаг байна. Тэгэхдээ хүнд оюун санааны амьдрал, материаллык амьдрал гэд олон янзын амьдрал бий. Түүний хувьд бол энэ оюун санааны амьдралаар амьдрахыг эрмэлздэг. Тэрээр энэ их төвчээр хатуужлыг ааваасаа олж авдаг байна. Эрхэмлэн дээдэлдэг аавынхаа тухай ярихгүй бол би гэдэг хүн оюун ухаан, авьяа сэтгэл зүй байхгүй байх байсан гэж тэрээр ярьсан юм. Би мэдээ орсноосоо эхлээд аавын одоо тэр зөндөө олон одоо ширээгээрээ дүүрэн гэрэл жижиг байшин тэгэл гэрээрээ дүүрэн бодог шунх биенүүдийг харсан. Имх замбраагүй юм шиг харагдаг юм мөртлөө надад үнэхээр одоо гоё санагддаг. Би нэг юм хийж мартдаггүй. Аав нэг усан будгаар нэг гоё азран дахиад зураад өгсөн байхгүй. Тэрийг яг ингэж дөөрөлгөө зурх хэлээ чаддгүй. Яг тэр шиг гоё хэлдэг. Аа яаж юм гоё зурсан юм бэ? Байн асуугаал. Тэгэл тэрнээс явхуулаад зурх хобби эхлэв. Зурх хөрөнд дуртайсан та. Намайг зураач болох одоо яг энэ оюун ухаан сэтгэл зүй энэ хүсэл эрмэлзлийг хамгийн бүх хүнсийг нь тавьж өгсөн бол аав. Би аав байхгүй бол зураач болж чадахгүй байх байсан. Манай аав бол янз бүрийн хүмүүсийн цахилгааны зургийг зурдаг. Тэгээд өөрөө уран бүтээл сэтгэлгээ тэр байгаа бүх зүйл нь тэр зургийг илүү их гоё тийм өрөнгөц байхад нь чиглэлийг тэнд нь шингэж өгсөн байдгийг би бол анзаардаг. Манай аав гэх юм бол хамгийн бод том жишээ байна л да. Хамгийн их төсвөр төвчээр зураг зурах хүсэл эрмэлзлийг би ааваас л алтдаг. Аав нь бол галааг бол зураач болоход бол маш их хөв нэмэр оруулсан. Галааг одоо зураач болгох одоо юусе ганц тулгуур түлхүүр болсон хүн нь бол аав нь гэж боддог. Үнэхээр зурх хүсэлтэй бол дүр сүрлийн дэд сургууль төгсөөгүй байсан ч гэсэн хамаагүй. Амьдралаараа хүн зурдаг гэдэг би амьд жишээг нь нүдэрээ харсаар өсөж том боллоо. Тэгэхээр хамгийн гол нь хүнийх нь өөрийнх нь хүсэл эрмэлзэл чин сэтгэл байд юм. Амьдралаас уран гарсан зураачлал гэж би одоо дүгнж хэлмээр байна. Залуу зураач гал од хүмүүсийн өвөрмөц шинж чанарыг шингээсэн шог хөрөг зургийг чадварлаг бүтээдэг. Нөхөрсөг шог зургийн шинэ үеийн төлөөлөл юм. Түүний зурсан шог зургууд стресс бухимдлаар дүүрсэн нийгмээс багахан ч гэсэн ангижрах мэдрэмжийг төрүүлдэг. Урлагийн хүн тайзнаа гарч хүмүүсийн сэтгэл зүрхийг догдлуулж тэр даруй магтаал сайшаалыг хүртэж явдаг байхад зураач хүн дотоод ертөнцөө зургаараа дамжуулан хүүрнэж зурсан зургийнхаа ард амьдардаг. Үдсэнгээ гаргачаал тэгэл байж чаддаг юм гоё байсан. Парк дээр би 12 онд зураг суудаг байхдаа нэг бяцхан хар зургийн зураг зурсан тийм шог зургийн үзэлтэн нээсэн. Тэгээд хийсэн юм ингээд харахад л гоё юм лээ. За одоо тэгээд нэг үзэсгэлэн гарах гар төлөвлөд байгаа юм. Тэгээд би тэр ярилцсан. Тэгээд тэр үзэсгэлэн одоо бүгдээд тийм ээ амжилттай болоод олон түмэнд хүрээд тэгээд яахын төлөө тэгээд амжилт хүсье. За
ер нь бол зураач болох одоо тэр хүний юу нь бол нэлээд нэгтсэн одоо тэгээд цаашдын уран бүтээлд одоо их амжилт хүсье да. Гал одоо чи бол одоо байгаагаас бол 1000 дахин илүү болж чадна гэж хэлнэ. Эд хийж бүтээх дэврүүн сэтгэлээр тэрээр хөтлөгдөн цаасан дээр хүрсэн биерний үзүүр нь газраас алт эрдэнсийн чулуу бий болдог болтол нь зурх нь түүний туйлын хүсэл мөрөөдөл юм. Зураач хүн гэдэг зургаараа дамжуулж өөрсдийнхөө ертөнцийг бий болгодог. Мөн бид тэрхүү ертөнцөөрөө амьдардаг юм аа. Зураг хүний сэтгэлийг хөдөлгөж хорвоо дэлхийд өнгө нэмдэг. Тэрхүү өнгө зургийг нэмж яваа зураачийн ажил амьдралыг өнөөдрийнхөө нэвтрүүлгээр өгүүлэн хүргэлээ. Ингээд үзэгчдээ дараагийн нэгэн амьдралын гол дүрээр иргэн уулзъя. Баяртай.